Монгол улсад хүүхдийн төлөө фонд 1972 онд байгуулагдаж хүүхдэд зориулсан олон бүтээн байгуулалтыг босгосон нь өнөөдөр үүргийг гүйцэтгэсээр байна. Харамсалтай нь хүүхдийн гэх эдгээр байгууллагын тоо эрсцөөрч нийгэмд хүүхдийн асуудал хурцаар тавигдах болсон учраас тус фондыг сэргээн байгуулах санаачлаг гарч үр хүүхдийнхээ ирээдүйг гэрэлтэй байлгахын төлөө уран бүтээлчид нэгдэн санд анхны хуримтлал үүсгэх томоохон тэлээ тоглолтыг хийсэн гэдгээ ярьж байна. Монголчууд хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө ирээдүйн Монгол хүүхдүүдийн төлөө санаа зовнож эхэлж гэнэ гэдэг чинь өөр аюу тум алхам шүү дээ. Манай уран бүтээлчд бол одоо манай хөтлөгч хийсэн 18 уран бүтээлчд бол бүгдээрээ л сайхан тойрч сууж байгаа ярилцж байгаа. Гэхдээ яагаад бид нар өөрсдийнхөө үр хүүхдийн төлөө ингэж ирээдүйн үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө ингэж сэтгэл гаргаж болохгүй гэж бүгдээрээ сайхан сэтгэлээр оролдсон. 260 гаруй уран бүтээлч, арын алба, уран бүтээлчид, хөтлөгчид, найруулагчийн баг, телевизийнхэн гээд нийлээд 260 хүн энд сэтгэл нэгдэж ажилласан. Тэгээ би харж байхад яагаад ингэж гоё нэгдэж чадваа гэхээр ерөөсөө л хүүхдийн төлөө. Өнөөдөр хүүхдийн төлөө бүтээн байгуулалтууд багасж байна. Заавал хэрэгтэй болсон цаг нь болсон. Тийм болохоор ингээд хувь хүмүүс болгон уран бүтээлчид нэг хэлэхдээ бүгдээрээ нэгдээд ингээд өдөр шөнөгүй ажиллаад бас аюулгүй байдал энэ хэцүү үед нэгдээд ажиллаж чадсан. Харин энэ нэвтрүүлгийг цацхад хүүхдийн төлөө фонд гэдэг хүн сонсон хүн болгон хүүхдийн төлөө нэгдэж чадсан. Хүүхдийн төлөөх гэсэн тийм одоо тодтолтой маш олон байгууллагууд бол байдаг байсан. Тэгээд тэр олон пионер эзлэнгууд, тэр олон одоо хүүхдийн байгууллагууд бүгдээрингээр нь л үйлчлүүлж одоо хүн болсон байж тээ өнөөдөр тий. Тэгэхээр яг өнөөдрийн хувьд гэхээр одоо магадгүй яг өнөөдрийн хүүхдүүдэд маань тэрийг мэдэрч өсөх боломж нь одоо хэр байгаа юм бол тий. Тэрийг бүрдүүлэхийн тулд одоо ингээд энэ фонд маань ажиллаж байгаа гэж бол би бүрэн ойлгож байгаа. Бид нэр ирээдүгөө аварья, улс их орноо хөгжүүлье, Монгол улс яаж хөгжих вэ гэж том статистик төлөвлөгөө өнөөдөр ярихаас илүүтэйгээр яг өнөөдрийн хүүхдүүдийн боловсрол, мэдлэг, ур чадвар ухаан санаанд нөлөөлөхөц ийм том барилга байгууламж сургалтын төвүүд өргөнөөр нээх хэрэгтэй байна. Хүүхдийн төлөө чиглэсэн юу л вэ бүгдийг монголчууд минь дэмжмээр байна. За тэд харин цаашдаа хүүхдийн төлөө фондын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, зарцуулалт нь шударга, хяналттай байх ёстой гэж хэлж байна. Мөн төлөвлөсөн бүтээн байгуулалтуудаа цаг хугацаанд нь босгож монголчуудаа ихтгэлд хариу барина гэж итгэж байна гэсэн юм а. Юм болгоныг болохгүй сөрөгтлөөс нь өөрчлөлт байх юм бол өөрчлөхгүй юм гэж байхгүй. Тэгэхээр би энэ үйл ажиллагаагаа битгий одоо ухраасаа улам эрч хүчтэй ийгээсээ тэр одоо хоосрлын жилүүд гэж нэрлэдэг тэр үед ард түмнийхэн хандвар мэгжил жанраас гэдэг соёлын бүтээн байгуулалтын том хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Үүний зовлон жаргалыг бэрхшээл мөн одоо сөрөг одоо шахалтуудыг бүгдийг намсад туурсан хүний хувьд энэ үйл ажиллагаагаа одоо улам эрч хүчтэй өрнүүлээрэ гэж хүсэж байна. Шилжилтийн ороо босгоо үед гэдэг юм энэ хугацаанд хүүхд рүү чиглэсэн бас дөрвтэй ажлуудыг бол хийхгүй маш олон жил бол тасалдсан. Энийг бол бид нар сайн мэдж байгаа. Тэгэхээр эргээд хүүхдийнхаа төлөө ингээд юм хийж эхэллээ. Энэ тасалдсан үйл ажиллагааг сэргээгээд дахиж эхлүүлж байгаа нь бол хүүхдийн төлөө хүүхдийн оюунд оруулж байгаа маш том юм одоо дөрвтэй, бодтой ийм сайхан арга хэмжээ болсон гэж миний хувьд бол харж байгаа. За энэ фондын хувьд бол тэр дөрөв шилэн байгаа. Тэгээ хүүхдүүдэд зориулсан сайхан ордонгууд бас ухаа гэж би ингэж бодож байгаа. Энэ олон хүмүүсийн сэтгэл байна. Одоо энэ олон хүмүүсийн бас одоо нэг тийм өгье гэсэн, нэгдий гэсэн сэтгэл байна. Тэрийг хин нэгэн заавалжгүй одоо зангидаж удирдан зохион байгуулах хэрэгтэй. Тэгэхээр хийж байгаа одоо удирдан зохион байгуулж байгаа хүмүүс нь үнэхээр хариуцлагатай, ухамсартай, хүн чанартай, хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй байгаад тэр Монголын ард түмний тэр сэтгэлийг бүгдээрээ нэг базаад үр хүүхдтэй сайхан бас нэг ордон бий болгохыг гэж байгаа бол би бүр үнэхээр тэрэн дээр хоёр гараа өргөөд дэмжиж байгаа. Засгийн газраас тусгай сангийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсны дараагаар хүүхдийн төлөө фондыг хөрөнгөний хамтаар засгийн газар шилжүүлж өгнө гэдгийг тус тоглолтыг зохион байгуулагчид мэдгдээд байгаамаа.